Well, good morning. What a privilege it is to be here with you today. Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнтэй хамтдах ямар таатай сайхан юм бэ? And to talk about a topic that I think we all feel at times we need more of. Тэгэхээр бидний хувьд заримдаа илүү их сурчамсан гэсэн тэрхүү сэдвийг өнөөдөр хамтдаа хүндэн ярих гэж байна гэж ойлгож байгаа. And that is courage. Тэр нь болохоор зориг. Often when we think of courage, we think of the lone leader bravely facing the biggest challenges. За зориг гэхээр яадаг вэ? Нэг ганцаархна тэр өдөрдөгч тийм ээ. Нөгөө нэг том сорилтын өмнөөс сүрэн туулж байгаа тэм дөр зургийг та нарын нүдэнд буудаг баг. And sometimes because of their courage, their character and their skills, they are able to win. Заримдаа тэр хүн бол өөрөө зоригтой, ур чадвартай учраас тэрийг даван туулчихдаг. And you may feel that way as a leader. You have to make the hard decisions and have the difficult conversations. Тийм учраас та нар юу гэж боддог вэ гэхээр өдөрдөгч хүн юм чинь тийм ээ энэ хэцүү шийдвэрүүдийг би өөрөө гаргаад хүнд яриаг би өөрөө яриад ингээд туулаад явна гэж боддог. But as we see in this first slide, we want courage to look more like this. Харин энэхүү слайдерт би та бүхэнд зориг гэдэг зүйл яг ийм байгаасаа гэж хүсэж байгаамаа. Тэрийг харуулж. With the whole team engaged behind us, also meeting the challenge with us. Багаараа бүгдээрээ тэрхүү сорилтыг хамтдаа даван туулж байгаа тийм дүр зургийг бид нэр хармаар байна. And we know when that happens, we have a much better chance to meet the challenge successfully. Хэрэг бид бүгдээрээ хамтдаа зүтгэх юм бол тэрхүү сорилтыг даван туулах магадлал маань илүү өндөр болно гэдгийг мэдж байгаа тийм ээ. So this morning we want to look not just at how we can respond with courage, but how do we make courage contagious? Тэгэхээр бид өнөөдөр өглөө ямар сэдвээр салхи хагалж ийн вэ гэхээр зөвхөн бид зоригтой байгаа зогсохгүй багаараа бүгдээрээ зоригтой байх юмсан зоригийг яаж бусдад халдварлуулах вэ гэдэг тухай ярьж байна. So we want to look first at what are some behaviors of leaders who do this well. За үүнийг маш сайн хийдэг удирдагчид ямар зам төлөвтэй байд юм бэ гэдэг бүгдээрээ үздэцгээе. First, they acknowledge their own fears. За нэгдүгээрт ийм удирдагчид өөртөө юу мэдэрж байгаагаа хүлээн зөвшөөрд юм байна. They recognize they're stressed, they're uncomfortable, and that may lead them to make bad decisions. Тэгэхээр өөрийгөө стрессэнд орчихсон байгаа, ая тухгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нөхцөл байдал намайг муу шийдвэрлэг хөтлөхгүй гэдгийг мэддэг байх ёстой. But they also recognize that their fears are common fears. Түүнчлэн бас хүнд толгордог айцуудаа ч гэсэндээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. That probably everybody else on their team is also feeling the stress and the fear. Тэгэхээр багийн бусад гишүүд маань ч гэсэндээ яг л удирдагчтайгаа нэгэн айдал тэр айцыг мэдэрч гисэн стрессэнд орчихсон байж болзошгүй юм аа. And in that moment they make an important decision. Яг тэр мөчөд юм чухал шийдвэр гаргадаг. They turn the focus off themselves and the focus on the people they lead. Тэгэхээр яг энэ эгзэгтэй агшинд тэр удирдагч өөр дээрээ төвлөрөхөө болоод удирдж байгаа хүмүүс дээрээ төвлөрдөг юм аа. And in doing so they demonstrate the heart of a servant leader. Ингэснээрээ зарцын зүр сэтгэлтэй удирдагч ямар байдаг вэ гэдгийг харуулдаг. In that understanding they're able to demonstrate empathy for the people they lead. Тэгэхээр удирдж байгаа хүмүүстэй ямар сэтгэлийг мэдэрж байгаагаа харуулдаг. Now we would say empathy is important for a leader to show all the time. За англиар одоо empathy гэдэг одоо нэг сэтгэл хайр халамж үзүүлэх гэдэг үг байдаг шүү дээ тийм ээ. Энийг бол ямагт бид үзүүлж явах ёстой. But it's extremely important in difficult times. Харин хэрэв хүнд хэцүү үе тулгарсан бол бүр илүү их хичээх хэрэгтэй юм байна. Brené Brown is a famous author and she writes a lot about empathy and trust. За Brené Brown гэдэг маш тийм алдартай зохиогч байдаг. За тэрээр яг энэ итгэлийн тухай, empathy буюу бусдыг хайрлах сэтгэлийн тухай маш их бичдэг. She says it this way. Empathy communicates the incredible healing message of you are not alone. Хэрэг та хүнд яг сэтгэлээсээ хандах юм бол тухайн хүнийг эдгээдэг тэр гайхамшигтай мессежийг дамжуулдаг юм аа. Тэр нь болохоор чи ганцаараа биш ээ. If we want people to respond with courage, they need to know their leader is going to be with them every step of the way. Хэрэг бид багийнхаа гишүүдийг зоригтой байгаасаа гэж хүсэж байгаа юм бол удирдагч маань надтай бүхий илүү шатанд хамт байх юм байна гэсэн сэтгэлийг төрүүлэх ёстой.
A related behavior is listening. За үүнтэй холбоотой зам төлөв бол сонсох. Oftentimes, leaders feel like they need to communicate quickly when difficulties come. За удирдагч хүмүүс яадгүй. Хүнд хэцүү үе тулгарнгууд гяс харилцаал хурдан үгээ хэлээл ингээл явахыг боддог тийм ээ. But oftentimes, their communication would be more effective if they would first listen and learn what people are thinking and feeling. Гэхдээ хэрвээ цаг гаргаад хүмүүс юу мэдэрж байна, юу бодож байна гэдгийг сонсох юм бол бидний харилцаа холбоо илүү үр дүнтэй болох юм аа. People need to know exactly what they need to do to take that first step to respond with courage. Тэгэхээр зөрөгтөө алхмыг хийхин тулд юу хэрэгтэй юм бэ гэдгийг мэдхийн тулд хүмүүс сонсох хүн хэрэгтэй байдаг. Our listening is also helped when we ask good questions. За сонсох ур чадвар юу дагалдуулдаг гэвэл тийм сайн асуулт асуух чадварыг дагалдуулдаг. When we ask questions, we show that we value other people and we are interested in them. Та хүнээс асуулт асууж байгаа бол та тэр хүний үн цэнийг ойлгод юм байна. Тэр хүний үзэл бодлыг сонирхож байна гэдгээ илэрхийлж байна. Often, whether I respond with courage or not depends on how much ownership of the problem I feel. Тэгэхээр би тухайн асуудалд яг зоригтойгоор алхам хийж хариу үйлдэл хийх үгүй гэдэг нь тухайн асуудал надад хэр зэрэг хамааралтай юм бэ гэдгийг тодорхойлсноос шалтгаалдаг. If my leader never listens to me, never asks any questions, it's easy for me to step back and see the problem as being somebody else's. За хэрвээ намайг удирдах байгаа хүн намайг ерөөсөө сонсдоггүй, надаас асуулт асуудгүй байх юм бол альва асуудал тулгарх юм бол би хойшоо ухар зогсчод за энэ хин нэгэн шийдэх ёстой л асуудал юм байгаа гэсэн хандлагатай байдаг. As we see in the slide, in 1970, the Apollo 13 spacecraft was heading to the moon. За тэгэхээр та бүхэн слайдн дээр харж байгаа бох 1970-ад онд болохоор тэр сар руу чиглэсэн аяллыг бол хийжсэн байгаа. And there was an explosion in outer space. Тэгсэн чинь гадаад тэр сансарт тийм дэлбэрэлт явагдсан. And the challenge became how to bring the spacecraft and the 3 astronauts back home. Тийм учраас ямар сорилт тулгарсан бэ гэхээр яаж энэ агаарын хөлгийг тэр 3 сансрын нисгчтэй амьдаар нь буцааж авчрах вэ гэдэг асуулт. There was a great movie about this you might have seen with Tom Hanks. За Том Хэнксийн тоглосон маш гоё кино гарсан байгаа. Та нар бас үзсэн байх тийм ээ. As we see in the next slide, the leader responsible for meeting this challenge was Gene Kranz. За тэгэхээр энэ хүү сорилтыг даван туулах багийг удирж исэн хүмлэр Жин Кранс гэж хүн байгаа. He was the flight director at the command center. Тэгэхээр нөгөө тэр удирдлагын төв дээр энэ хүү нислэгийг зохион байгуулж удирж байгаа багийн ахлагч нь байсан. In the next slide, we see how he responded to that challenge. За дараагийн слайд дээр тэрхүү удирдагч яаж энэ хүү сорилтонд хариу үйлдэл хийсэн бэ гэдгийг харуулж байна. This is how he described his role as a leader. За удирдагчийнхаа хувьд өөрөө ямар үүрэг гүйцэтгэх ёстой гэж ойлгосноо тодорхойлсон байгаа. My job was to orchestrate all the players. За миний ажил бол тэр бүх тоглогчдын тоглолтыг л удирдах. To bring them in and to recognize the problems. Тэднийг оролцуулах, ямар асуудал тулгарч байгааг хүлээн зөвшөөрөх. To point them in the right direction and to listen to them. Тэднийг зөв чиглэлд нь хандуулах, тэднийг сонсох. And then to send them back out to do their jobs. За тэгээд буцаагаад өөрийнхөө ажлыг хийхэд нь илгээх гэж тодорхойлсон. Like an orchestra conductor, he knew his job was not to play all the musical instruments. Тэгэхээр найрал хөгжмийн удирдаач хүн чинь бүгднгийнх нь өмнөөс очиод хөгжмийн тоглоод байдаггүй үсттэй тийм ээ? He needed to send them back out to do their job and take responsibility to make the hard choices needed to meet this challenge. Тэгэхээр тэр хүмүүсийг ажлын байр руу илгээгээд тэдэнд тулгарч байгаа хүнд шийдвэрүүдийг гаргах боломжийг нь олгоход тэр удирдагчийн чиг үүрэг чиглэж исэн. A final behavior we observe is expressing gratitude. За эцэст нь ийм удирдагчид ямар шин чанартай байдг вэ гэхээр талархдаг. Expressing gratitude or giving praise is a powerful way to shape behavior and to encourage other people. Талархал илэрхийлэх, бусдыг магтах гэдэг нь болохоор тухайн хүний зан төлөвийг төлөвшүүлэхэд гайхамшигтай хүчтэй нөлөө үзүүлдэг арга хэрэгсэл юм шүү.
In difficult times, people need that affirmation. Хүнд хэцүү үед хүмүүст тийм урам зориг хэрэгтэй байдаг. And the simple act of saying thank you is a great way to do that. Тэгэхээр баярлаа гэж хэлэх юм бол үнэхээр гайхамшигтай нөлөө авчирнаа. So we see that if we want others to respond with courage, we need to focus on them. За тэгэхээр бид харлаа штэ. Бусад хүмүүсийг бидэнтэй хамт зоригтой алхам хийхэд уриалгахын тулд яах нь вэ? Бид нэр тэдэнд And then bring them with us to meet the challenge. тэднийг сонсоод тэгээд тэрхүү сорилтыг даван туулахаар хамтдаа оролцуулах хэрэгтэй. Demonstrating empathy, listening, asking questions, and expressing gratitude sounds simple enough to do. За тэгэхээр тэдэнд ямар сэтгэл халамж мэдэрж байгаа илэрхийлэх, тэднийг сонсох, тэдэнд талархах гэхлээр хэлбэрхэн сонсогдоод байна, тийм ээ? But can be difficult to do in stressful situations. Гэхдээ яг энэ стресséнд орчихсон байгаа хүнд хэцүү акшнд эдгээрээ хийхэд хэцүү байдаг. So we want to develop these behaviors before the crisis. Тийм учраас альва хямрал эхлэхээс өмнө та нар аль хэдийн энэ зам төлөвийг өөртөө хөгжүүлчихсэн байгаасаа гэж хүсэж байна. We want these to be our habits. Бидний бүр зуршил, хэвшил болоосаа гэж бид хүсэж байна. And we know that our habits reflect our character. Тэгэхээр бидний зуршсан, хэвшсэн зүйлэл бидний зан чанарыг бүрдүүлдэг гэдгийг мэдж байгаа тийм ээ. And so we want to look at what are the character qualities that leaders who do this well possess. За тэгэхээр энэ ажлыг маш сайн хийдэг удирдагчид ямар зан чанартай байдаг юм бэ гэдгийг судлах нь. Surprisingly, one of the most important character qualities is humility. Тэгэхээр хамгийн гайхамшигтай нь ийм удирдагчийн хамгийн чухал зан чанар болохоор даруй зан юм байна. We often think people with humility maybe lack confidence in a difficult situation would stand back rather than go forward. Тэгээ бид нар юу гэж боддог вэ? Даруй хүнийг за энэ хүн жоохон хулчгаар юм уу да? Хүнд юм тохиолдвол энэ хүн ч зүхтаах бахта, ухрах бахта гэж хараад байдаг. But with humility, we see ourselves more clearly and the people that we lead. Гэхдээ даруй зантай байх юм бол өөрийгөө ч зөв олж харж чаддаг, бас дагуулan удирдах байгаа хүмүүсээ ч гэсэндээ үнэн зөвөр харж чаддаг юм аа. With humility, we're more likely to invite people to join us because we see the values they have. Тэр даруй хүн бусдын үн цэнийг илүү сайн сайшаадаг, бас өөрийнхөө ажил хэрэгт оролцуулдаг юм аа. And we also see the talents and skills they possess that perhaps we do not, that are needed to meet the challenge. Тэгэхээр даруй хүн бол энэхүү сорилтыг даван туулахад надад байхгүй байгаа ч гэсэндээ энэ хүнд байгаа авьяас ур чадварыг олж хардсан юм байна. Courage is often about being both confident and careful. За тэгэхээр зоригтой байна гэдэг чинь нэг талаасаа бид нар итгэлтэй байна. Гэхдээ нөгөө талаасаа бид бас болгоомжтой байна. About being bold and being patient. Тэгээ зоригтой байна гэдэг нь бас төвчээртэй байхыг хэлж байгаа. And in our humility, we are more likely to hear God's voice and obey. Тэгэхээр яг даруй байх юм бол Бурхны дуу хоолойг сонсох магадлал маань илүү байдаг. Бас Бурхны дуу хоолойг сонсчоод даган мөрдөх тэр дуулууртай зам маань илүү байдаг. In the example of Joshua, we see a leader who accepts the responsibility to guide the Israelites into the promised land. За Йошуагийн жишээн дээрээс аваад үзэх юм бол тэр Израильчүүдийг амлсан газар руу дагуулan орох тэр ажлыг хүлээж авсан хүн байгаа. God repeatedly tells him to be strong and courageous and that God will be with him. Тэгээ Бурхан юу гэж дахин сануулад байсан бэ? Зоригтой байгаараа. Бурхан хамт байгаа шүү. Хүчтэй байгаараа гэж хэлсэн тийм ээ? And in Joshua's humility, we never see him try to win the battle in his own strength or his own wisdom. Тэр Йошуа өөрөө даруухан байсан учраас тэрхүү тулалдааныг өөрийнхөө хүчээр ч юм уу, өөрийнхөө мэрэгүү ухаанаар ялъя гэсэн хандлага гаргаагүй байна. He waits on God, he hears God's voice, and he obeys. Тэрээр Бурхныг хүлээдэг, Бурхны дуу хоолойг сонсдог, тэгээ сонсон даруйдаа гүйцэтгэдэг дуулууртай байсан ба. And in doing so, we see the Israelites fight bravely to take the promised land. Тэр Йошуа тийм удирдагч байсан учраас Израильчууд маш зоригтойгоор тулалдаан хийж амлсан газрыг эзэлсэн юм а. In the second character quality, we see optimism. За хоёр дахь зан чанар их юм бол өөдрөг зам байгаа. Not a careless optimism that whatever we do, everything will be good.
Гэхдээ тэр өөдрөг зан гэдэг нь болохоор өө хамаагүй өстө юу ч хийсэн бүх юм сайхан болно гэсэн тийм болгоомжгүй зан хэлээгүй байна тийм ээ. but rather an optimism that says there'll be difficulties to overcome and sacrifices to be made. Тэгэхээр өөдрөг зан гэдэг нь юу гэсэн үг вэ? Тийм ээ. Энэ хүнд зүйл тохиолдно. Золиос шаардна гэдгийг мэдж байгаа. In our next slide, we see a picture of James Stockdale. За одоо Джеймс Стокко гэдэг хүний зургийг харуулж байгаа дараагийн слайдн дээр. Hopefully, is that the right picture? Yes. Okay. So the picture. He was the longest serving prisoner of war in the Vietnam War. За тэгэхээр тэр Вьетнамын дайны үеэр хамгийн урт удаан албаа хашсан өдөртөгч хүн байгаа. He was in a prisoner of war for 8 years. Дайнд нөө хоригдол болсон 8 жил хоригдол шоронд байсан гэж байна. At the end of the war, he was asked, who were the prisoners who did not survive the experience? За тэгээд Вьетнамын дайн дууссан байгаа. Тэгээд энэ хүн маань амьд үлдсэн. Тэгээд энэ хүнээс асуусан юм байна л да. Яг энэ шоронд одоо яг тэсэж үлдэж чадаагүй хүмүүс яг ямар хүмүүс байсан юм болоо гэх. And he said, that's easy. It was the optimist. Тэсэж үлдсэн хүмүүс нь хинбэ гэсэн чинь айгүй амархан хариулж болж байна. Өөдрөг сэтгэлтэй хүмүүс нь тэсэж үлдсэн гэж. And everybody said, what a strange answer. Тэгээд хүмүүс болохоор айгүй гайхсан л дээ. Ямар сонин хариулт өгөө. But he went on to explain. За тэгээд энэ хүн тайлбарлсан. The soldiers that thought they would be home by Christmas, or they thought as the weeks turned into months and the months into years, when their release did not happen, they gave up hope. За тэгээд тэр анх ингээ баригдсан цэргүүд маань за удахгүй намайг суллан да гэсэн тийм мөрөөдөлтөй байсан боловч 7 хоног хүлээлээ 7 хоног сар боллоо сар нь сүлдээ цаашаа гэл явсан чинь сүлдээ бүр ингээд найдвар нь унтарсан байгаа. He said the ones that survived were the ones who recognized this would be the most difficult thing they had ever done. Харин амьд үлдсэн хүмүүс яасан бэ гэхээр за миний амьдрал тулгарсан хамгийн хэцүү зүйл энэ юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. But they believed they would prevail and survive. Гэхдээ хичнээн хүнд байсан ч гэсэндээ би даван туулна гэсэн итгэлтэй байсан учраас амьд үлдсэн юм байна. And in the next slide, we see that those who did went on to really live a richer, more productive life. Тэгэд амьд үлдсэн хүмүүс нь яасан гэсэн чинь дараагийнхаа одоо амьдралынхаа үлдсэн хэсэгтээ илүү баялаг, илүү өндөр өгөөжтэй амьдралаар амьдарсан байдаг. Paul captures this well in Romans 5. За Ром номын 5 дугаар бүлэгт Паулын үнийг маш сайхан илэрхийлсэн байгаа. He says we glory in our suffering because we know in our suffering it produces perseverance. Тэрээр юу ч хэлсэн гэхээр золонтоодоо бид сайрахнаа. Яагаад гэхээр энэхүү зовлон надад төвчээрийг бий болгож байгаа гэж хэлсэн. And perseverance, character, and character hope. За тэрхүү төвчээрээс бидний зан чанар төлөвшдөг. Тэрхүү зан чанар маань бидэнд найдварыг төрүүлдэг гэж байгаа. And finally, the third character quality we observe is leaders have a belief or a conviction that what they are doing really matters. За одоо нөгөө удирдагчийнхаа зан чанарыг үргэлжлүүлээ судлаа. Тэгэхээр удирдагчид маань миний хийж байгаа ажил бол үнэхээр эрхэм утга учиртай гэдэгт итгэж байх. In the next slide, we see a picture of Sam Walton, who started Walmart. За дараагийн слайдээр та бүхэнд Walmart дэлгүүрийн сүлжээг эхлүүлсэн тэр Samuel Walton гэдэг хүний зургийг харуулж байгаа. Walmart is the biggest retailer in the United States. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад хамгийн том жижиглэн худалдаа эрхэлдэг сүлжээ нь болохоор Walmart байгаа. Before Sam Walton died, he was the world's richest man. За Sam Walton нас барахаа өмнө энэ дэлхийн хамгийн баян хүн байсан. But as one business historian noted, Sam Walton did not become a billionaire because he was a genius. За тэр хүний намдард юу гэж хэлсэн бэ гэхээр Sam Walton тэр бомтон болсон шалтгаан нь өөрөө одоо суу тухаантай байсан доршоогүй маа. He became a billionaire because he had the courage of his convictions. Тэр бомтон болсон шалтгаан нь болохоор өөрийнхөө итгэл үнэмшилтэд тууштай байх зориг нь байсан гэж. And to help the rest of his team of leaders understand that, here's what he wrote to them. За тэгэхээр бусад удирдагч нарт үүнийг ойлгуулахын тулд Sam Walton ийхүү бичсэн байна. He said, so true commitment plus a generous portion of understanding and communication will help us win.
За хэрвээ бид үнэхээр ингэж бусдыг ойлгож зөв харилцаа холбоотой байхын төлөө тууштай зүтгэх юм бол амжилтыг бий болгож чадна гэж хэлсэн. Leaders must put people before themselves. Тэгэхээр удирдагч хүн гэдэг бол бусдыг өмнөө тавих нь байна. If you do that, your business will take care of itself. Хэрвээ та ийм хандлагатай байх юм бол таны бизнес өөрийгөө болгоод аваа явчихна. Notice the connection between the confidence of belief За тэгэхээр та бүхэн анзаараарай тийм ээ. Нэг талаас итгэл үнэмшил, and putting people first бусдыг өмнөө тавих тэр зан хандлага, and helping people see a clear path so they can join you to meet the challenge. тэгээ бусдад яаж энэхүү сорилтыг хамтдаа даван туулахаар ажиллах вэ гэдэг замыг нь заагаад өгөх нь холбоотой байгаа. One of the best examples of contagious courage is Nehemiah building the wall in Jerusalem. За зоригийг бусдад халдварлуулсан жишээ нь болохоор Нехемия дээр бид нар хардаг тийм ээ. Иерусалимийн хан хэрмийг босгон байгуулах тэр ажил дээр үүнийг хийсэн байгаа. In Nehemiah, we see a humble servant leader. За Нехемия бол үнэхээр тийм зарцын зүрстгэлтэй даруй удирдагч байсан. We see an optimist. Өөдрөг хүн байсан. And we see someone whose passion is driven by purpose. Тэгээ тэр хүний бүхий л зүр сэтгэл тэр зорилгодоо хөтлөгдөн явж исэн. But when Nehemiah arrives in Jerusalem, we do not see any of those qualities among the people he needs to help him build the wall. Анх Нехемия Иерусалимд очисон чинь нөгөө хамтдаа ажиллах гэжсэн хүмүүсийн дунд ийм зан чанар огт байгаагүй. So as we see in the final slide, what does Nehemiah do? За тийм учраас одоо энэ хүү слайдн дээр Нехемия юу хийсэн бэ гэдгийг харуулж байгаа. First, he tries to understand the situation. Эхлээд тэр нөхцөл байдлыг ойлгох гэж хичээсэн ба. He listens to the people. Хүмүүсийг сонссон. He understands and feels their concerns about security and being mistreated. Тэгээд тэд нар аюулгүй байдалтай санаа зовж энэ хүмүүс ингээд дээрлэгч яагаад ямар хэцүү байдаг вэ гэдгийг Нехемия ойлгож ирсэн. He addresses those concerns. Тэр сэтгэл санааг нь зоож исэн зүйлд анхаарлаа хандуулсан ба. He inspires them with his confidence that God is with them. Бурхан бидэнтэй хамт байгаа гэсэн тэрхүү итгэлээрээ тэднийг урамшуулсан ба. He is generous and he sacrifices for the people. Өгөөмрөөр золиос гаргаж бусдынхаа төлөө явсан ба. And because of the example of his character, the people courageously build the wall in 52 days. Тэгэхээр ийм зан чанарыг хараад үлгэр жишээ авсан учраас хүмүүс маш зөрөгтэйгээр тэр хан хэрмийг байгуулад 52 хоногийн дотор дуусгацсан байгаа. When we combine humility, optimism, and a purpose to serve, Тэгэхээр бид яах нь вэ? Даруй зан, өөдрөг зан, тэгээд тэр бусдад үйлчлэх гэсэн тэр зорилгыг бүгдийг нь хамтд нь бий болгох юм бол we make responding with courage our team's common response. багаараа зоригтойгоор тэр сорилтанд хариу үйлдэл хийхээр зүтгэдэг ийм уур амьсгалыг бий болгох юм байна. And it allows us to meet the challenges that God is calling us to. Тийм учраас Бурхны тэр дуудсан тэр дуудлагын дагуу альваа тэр сорилтыг даван туулах юм. Thank you. Анхаарал тавьсанд баярлалаа.